аюу тийм болоод байгаа шиг санагдаад байна шүү дээ. Тэр хүний ингээд сэтгэл хөдлөл ч юм уу тэр энерги юм ямар байна тэр нь мэдрэгдээд илт мэдэгдэхүйц хэмжээнд тийм өмнөхтэйгээ харьцуулахад тийм илт ингээ бүр ингээ мэдрэгдээд зарим хүндээ ингээ хаад ингээд байж удаа бочрол ингээд зарим хүндээ болохоор ингээд бүр ингээ зүгтгэлээ ингээ яагаал яг тийм мэдрэмжтэй болсон юм шиг санагдаад байна шүү дээ. Ер нь бол товчхондоо бол эмпатик чадвар нь илүү л тийм амар эмпати энергийн мэдрэмж өндөртэй л болчихж байгаа. Тийм болсон юм шиг мэдрэгдээд байна шүү. Nice. Одоо жишээ нь гэртээ байхад ингээд ээж цаад өрөөндөө шүү дээ. Яг ингээд 50 байхад нь би дагаад 50 байгаад. Яг ингээд нөгөө нэг оволцоол ингээд нервтэй стресс би яг тэрийг мэдрэл өөр дээрээ бүр ингээд амар эвгүй болол орох байх газар олж тал амар ингээд сонирн болол. Одоо тэг охин дээрээ ч гэсэн том охин дээрээ ч гэсэн амар ингээд нөгөө сэтгэлээр унаад нөгөө найз байцаагаа алдаж болтоо. Тэг хилээг багт яг ингээд орж ирэл нэг биш байгаа тань шууд надар дээр мэдрэгдэл шууд ингээд орж за юм ямар нэгэн болчих гэл ингэсэн чи яг ингээд найзаагаа алдсан ингээд амар сонирн болцсон. Тэрийг би шууд мэдрээ. Юу ойр тойронд хүмүүс амар мэдрээд идэх болсон л юм. Тэгэд энэ одоо чадвар юу н эхний ээлжинд хандл хийгээд эхний ээлжинд ингээд мэдрэхэд хэцүү байна уу за ямар айтайхан таатай байна уу? Хэцүү шттэ. Тэгээд тэр чинь нэг өөрөө л тийм баярлаа тийм ингээд тэгэл ингээд өөрөөс шалтгааллахгүй болчиход байна шүү дээ. Өмнө нь бол өөрөө азаа өөрийгөө 50 байлгах уртай байвал намдах ингээм юм байсан чинь. Тэгэл яг хөстөө юм ороод ирэхээр бүр ингээд тэгэхээр бүр ингээд зөв өдөрт бүр ингээд бянзан золж байгаа байхгүй. Нэг ингээд сайхан 50 ингээд гинт нэг сонин би мэдрэмж төрөл ингээд би ярцаагаал ингээд ч юм уу. Эсвэл ингээд амар ингээд тэр хүний нэг дотор байгаа тэр хэцүү юм ингээд мэдрэгдээд би өөрөө их дагаж тийм болоод. Чи ингээд аюу хэцүү аахгүй надад. Мэдээж би бол маш сайн мэдчих. Хүнд. Эхлээд л би л ингээд би одоо яагаад ингэж байгаа юм бэ? Чи өдрийн хит ингээд янз бүр болоод юм би миний юм ирээгүй тат яахад тав болоо ямар сан докторгүй ингээд хачин болцсон юм бэ гэж би бүрөөд гэж бодсон. Тэгээ би энэ сүүлийн үед яа ингээд би өөрөө биш ингээд хүмүүсийн юм мэдрээд байгаа юм байна. Яг тэр хамт ажиллаж байгаа хүмүүс яг ойрхон байгаа хүмүүс тэр юу мөг ингээд мэдрээд байгаа юм байна. Нэгсэндээ мэдээлэл нь орж ирээд бараг л дамжуулт явах гэдэг гэсэн санаа шүү дээ. Би ингээд зүгээр ингээд сууж байгаа шүү дээ. Тэр хүн ингээд өглөө дандаа ажиллаас хоцордог байхгүй тэр эмхтэй айгүй алгуу юм надад мэдэрдэг байгаа. Тэгэл яг ингээд тэр хаалгаар орж ирнэ би энэ үдцсэн ч юм уу айгүй нэг тийм нэг юмд амар юм шаналаад ингээд хэцүү байгаад тань шууд ингээд миний биеийн дээр мэдэрдэг дагаал ингээд сонирн болол. Тэгээд би тэр хүндээ хэлэхэнгүүд юу яагаад байгаа мэдгүй байгаа байхгүй тэр хүн чинь аюу хэцүү байгаад би ингээд болж үйлдэл туслаад ингээд ярилцаад яагаад байгаа ингээд гаргалцаад хоёул ингээд гаргалгаа хийн болоод ингээд тэгэхээр тэр өрөөсөө ингээд миний яриг сонсохгүй ингээд жоохон ингээд хэлэх гэлэнгүүд би ер нь чамаа ингээд яагаад байгаа чинь мэдж байгаа ш тэгэл тэмүүт тийм үү за гэл ингээ гарч өөр юм яриа. Тий өөр юм ярьлаа л өөр юм бодоод ингээд яваад. Тэнгүү заавал нэг энэ хүнд биеэрээ үзчихсэн явж ийсэн ингээ туулж ийсэн ухаарлал нь их хэвээр билүүтэй би надаас сонсож ийснээс өөрөө биеэрээ мэдэрсэн дээр юм байна. Тэгэхдээ ямар ч л байсан хорвоо ертөнц бол азад мэдрэх хэвээр даалгаврыг мэдрүүлэл яваад байгаа юм байна. Заавалчгүй тэрийг нэг юм соло хийгээ шийдээ тэр хүний чөлөөлөөд ангаах юм уу одоо гол нь биш эхний ээлжинд бол азад даалгавраа бол танилцуулаад яваад байгаа юм байна тий одоо ерөнхийдөө мэдрэмж чинь ийм болчиход байна шүү гаалгаа юм шүү би нөхөдийн тэнгүү өөрөө ингээд савлаад энэ өөрөө докторгүй байна ямар сонин болчихоо энэ бэлтгэл анзаарах чи бүр хот юм биш үү гэж. Тийм ч тийм яагаад гэвэл би ингээд ерөөсөө биш болчиход байгаа ямар сайн юм бэ. Тэгсэн чинь яг нөгөө нэг тэр нэг би кино биш ном дээр уншиж байхдаа хамгийн эхлээд өөрөө тэр мэдрэмжээ ингээд таних тулд ойр тойрон байгаа гэр бүлээсээ эхлэх гэсэн юм байна. Тэнгүүд яг л ээжийн тэр юу дандаа ингээд мэдэрдэг байхгүй.
уурлаа ингээл өнгөт шууд ингээд над дээр мэдрэгдэл би ингээл сонирн болоод тэгэл 50 байхад дагаал ингээл 50 ингээл яцгаал яа ингээл биш болоод ирэнгүүт шууд мэдрэл би бүр ингээд гэлөө орж ирээд өхөж ирээ мэдэрч байгаа зээч яг ингэсэн нэгдээ намайг ч орж ирээд яана гэсэн шууд мэдрэгтэй л гэж чинь за энийг биш болчих юм да одоо оргоо яах гэж байна өнөөдөр ч жишээ энэ гэж тийм надтайгаа нэг юм үзэн их гэр хүлээж байгаа юм да улаан булангаас хөх булангаас л байгаа юм байна тийм тэгэл ороод яг ингэсэн хүмүүсээ ингэсэн хамаг ингэсэн л ингээд би энэ чангарч ингэсэн хүлээж тэгэхээр бүр илүү радиус нэмэгдэл байгаа гэсэн үг юм байна. Харин тийм л юм байна. Одоо бол орц хавьтай бол мэдрээд байгаа. Одоо явандаа бол хороол руу өксөгтөл мэдрэгддэг болоо. Одоо тэгээд жоохон тэгээд багсаал мэдэрдэг болсон. Сүүлдээ баг Улаанбаатар руу орох 22-ийн төвчөр орох гэсэн. Харин одоо хамгийн ойрын жишээ гэр бүл тэгээд ээжийнх нь энэ мэдээллүүд орж ирээд байгаа. Энерги орж ирээд байгаа гэдэг чинь шүү дээ. Тэгвэл цаашдаа явандаа бүр л илүү ингээд холоос баг ээжийг ингээд бодохын төд идэл мэдрэмж энерги нь орж ирдэг болох гээд шүү дээ. Тэ ер нь цаашдаа. Энэ нь бол хэвийн үзэгдэл болох гээд. Тэгвэл эн чинь зүгээр л нэг ингээд орж ирээд байх ёстой биш шүү дээ. Бас нэг юм шийдэл нэхэд нөгөө хэсэндээ тусламж нэхэд байгаа хэрэг шүү дээ. Тэр хүмүүс нөө. Тийм. Тэр одоо орж ирж байгаа энерги нь биеийн хувьд. Харин тэгээд тэгвэл азаа за байж байгаа шүү. Тэгвэл азаагийн хувьд яг хоёул одоо ярьж байгаа ээжтэй яаж тухайн мөччүүдэд нь яаж туслана гэж бодож байна. Санагдаж байна. мэдгүй одоо л дөнгөж би жоохон ингэж хүмүүсийн энийг мэдэрдэг болж байгаа юм байна гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яаж туслах нь одоо яг тэр мөрийг бол мэдэхгүй шүү дээ. Яг одоо би ээж яаж туслах хэвтэй бол ингээд байгаа хүмүүс. За тэгвэл хоёул бүр шууд юу ойрын жишээ. За одоо ингээд гэрлүүг орлоо гэсэн чинь ээжийн мэдрэмж нэг хүн байлаа гэж үтэй. Яг л нэг улаан булан хөх булан гэж байж гэж үтэй. Тэгвэл азаагийн хувьд яаж арга хэмжээ авах вэ? Зүгээр би одоо зүгээр юуг нь асуудаг аахгүй. Бодит кейсээр одоо ингээ ороход ийм байвал азаа ямар хариулт хийх вэ гэж. Тэр бачуураа уурлаад байгаа тэр юуг нь сайн сонсож өгвөл дуугаал ээж өгөх. Өөдөөс нь үцгүйгээр тэгэл одоо цаавас гэдэг нөө гарах гээд байгаа юу юм л сайн сонсоол ингээд хариу юу авахгүй ингээл байж хэлсэн таахтай. За тэгвэл хариу үйлдэл хэрвээ үзүүлнэ гэвэл азаа ямар хариу үйлдэл үзүүлж өгч болох вэ? Өмнө болохоор бүр шууд ингээл хэрэлдэлтэй эсэргүүцэл ингэдэгээс одоо бол юу баха. Намайг одоо нэг баснаа манай ээж намайг амар төвчээр юм сориод байгаа юм. Байг тэгдэхгүй. Тэгэхэндээ амар уурлаа бачуурал орилдог байсан. Сүүлрээ нөгөө жоохон ингээл дуу намсаал ингэдэг байсан. Одоо бол тэгээд хажуунаас нь би холдох ёстой байна гэж ойлгоод байгаа. Энэ үнийг 50 орхиод хажуунаас нь холдоод тэгтгээр ингээд 50 болчих юм байна. Тэгээ өөрөө ч гэсэн хэлээд байхгүй. Намайг 50 байлгаач. Яа зайлаад өгч. Тэгэхээр надад нэг явах газар очих ёстой газар байгаа бол намайг хөөж байгаа юм шүү. Тэгэл бит хоёр ингээд хол авах ёстой болоо. Тэгээ нөгөө талаасаа яг ээж чинь хувьд ээжд чинь байгаа одоо тэр сүнсний хувьд өөрийнхөө даалгаврыг хийчихэд нь штэ. Чамд өгөх ёстой юм а заах ёстой тэр төвчээр одоо юу гэдгийг мэдрэмж бүх юм мэдрүүлж өгчөөд ш хачаад штэ. Одоо миний ажил болцсон. Чи дараагийнхаа багш руу яваач. Сургалтандаа суугаач гэж. Нөгөө тий харин би яг тэгж одоо эхэндээ л ёо хүүхд ад үзчих ингэж хүлээж авч байгаа шүү дээ. Намайг одоо ингэ хөөж мөгөөдөө ингэж тэгсэн жоохон ингэ бодоод ухсан чинь дараагийнхаа юм одоо өөр юм авчих газар байгаа болол намайг ингэж байгаа. Тэгээ тэр нь одоо хаана юм болов тийм ямар ч гэсэн. Би энэ чинээс явхад бол буруудахгүй ямар ч гэсэн нэг юм энэ чинээс явах хэрэгтэй юм байна. Болоод байгаа юм.
Дараагийн багш нууд ямар хүн байх юм бол тоо. Амьдрал өөр байдаг. Одоо тэнгууд амар сонирхолтой санагдаад байна. Одоо цааш ямар адал явдал юу хүлээж яах вэ? Минь нөгөө эмпатиг яаж өгчих болоо гэж. Одоо энэ ер нь цааш яах вэ? Амар сонирхолтой санагдаад байна шүү дээ. Энд амар ядаатай ёо эсвэл. Одоо хардаа за энэ хоёлыг яриад байгаа энэ хүмүүсийг мэдэрдэг энэ зүйл бол мэдрэх одоо нэгсэндээ баг бодлын уншаад энэ мэдээлэл нь орж ирээд ийн гэсэн санаа шүү дээ. Энийг одоо энгийн хүн гэх юм уу да таг мэдрэхүйн гүйцэд сэрэг байгаа хүн сонсох юм бол энэ баг супер чадвар байхгүй юу? Тэгвэл яг өөр дээр энийг зүгээр ингээд мэдрээ явж байгаа Ацаагийн хувьд хэлэхэд энэ үнэхээр тийм амар алс холын гаргийн зүйл байна уу? Үнэхээр тийм супер чадвар нь байна уу? Энэ талаар яг супер чадвар. Энэ үнэхээр тийм гоцгойд зүйл мөн үү биш үү? Гоц юм биш хаа. Ус хүн болгоно тэгээд чадах тийм тэр юу нугаас хүн болгоно өөртсөн байна. Хөгдөл тий. Хүн болгон өөрийн энерги мэдрэмжтэй. Хүнийг мэдрэх ч юм уу тий. Хүнийг одоо яг мэдрээ ингээ мэдэрч байгаа шиг. Тэр юу угаасаа төр цаанаас нь өөртсөн баа. Тэгээд тэрийг одоо мэдхгүй дартсан яатсан өөрөө ингээд нэг юм өчүүхэн жоохон гэл одоо юу гэдэг нэг юм ямар төсөөлцөн. Дартсан тэр бүх одоо цаанаасаа угаасаа байглаасаа байдаг юмыг мартцсан юм уу? Тийм. Байглаасаа өгөгдсөн чадвар төрмөл чадвар хүн болгонд байгаа. Бусдаар бол энэ юусоо ш нэм гоцгой дагуу супер чадвар нь тийм юм уу? Кино мэнүүд гардаг шиг юм бол биш. Энд чинь тэгээд юу ингэхтэй амар тийм юу юм бэ нэ? Нилээ ингээд нөгөө өөртөө ажиллаад ч юм уу яг зөв. Тэгээд тэр явцдаа ингээд танихаар нэг тийм гайхмар тийм сони юм биш ингээд хүн тэр хүртэл ингээд төлөвшөөлээд угаасаа чамд байдаг байсан юм аа ингээд нэг тийм амар гоцгойд юм бишээ гэж ингээд тийм сүртэй гинти юмар биш ингээд аяндаа өөрөө ойлгоод энэ угаасаа тийм сүртэй юм биш юм байна. Угаасаа л би ийм байсан юм. Байдаг л зүйл юм. Эрчим энерги гэдэг зүйл харагдаж байгаа зүйл гэж байдвал харагдахгүй энерги орон зай гэж байдаг л юм байна. Тэгээд даалд байсан юмнууд нь ерөнхийдөө ил болж байгаа юм байна. Би юу даалд гэсэн л болохоос ш уул нь бол хүн болгонд ингэ байх байдаг л чадвар юм байна. Тэгэхээр энэ ерөөсөөч тийм илүүдэл гоцгойд бол нэг юм биш. Зүгээр л өөрийгөө амьдралаа туулж байгаа тууллаа анзаарч дотгошоогоо чимээлж өөрийнхөө гүн рүүгээ тэмтэрч явхад л аяндаа ингээд сэргэж байгаа энгийн зүгээр сэргэж байгаа л нэг юм байдаг л одоо хүн болгонд байдаг л. Гой тодорхойлтой. Гэхдээ заримд нь тэмтрээд ч хүсээд ч ухамсарлаад ч сэрэгдгүй байгаад байдаг. Тэрийг юу гэж тодорхойлох вэ? Бүр ингээл та өдөр шөнөгөө тэр маймыг зэмслэхэл юу гэж хийгээд амар мэрийгээд яг нөгөө тэр мэдэрх анзаарахгүй байгаа мó. Зүгээр нэг юм өөр юм холын юм бодоод төсөөлөд байгаа юм. Амар юм бясалгал хийгээд ингээл лаг болно. Гэт юм сүртэйгээр ойлгоод байгаа юм болов. Энэ ч болохоор нөгөө зүгээр ингээд амьдралыг ингээд мэдрээд ингээд анзаараад явж захтаа л ингээд аянда амьдрал нь ойлгуулад ингээд мэдрүүлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд мэдрэхгүй анзаарахгүй амар юм том юмар төсөөлөд яг юм өдөр тутмын юугаа ингээд анзаарахгүй ингээд тэр яас холоос юм аим сүртэй юмар ингээд гаргийн яатсан тийм хүлээлт өндөр тавиа. Тийм амар тийм сүртэй юмар ингээд төсөөлцөн тэгэл тэрэндээ ингээд яатсан
Тэгэхээр тэр амар зүгээр л энгийн л юм ингээд анзаараад л амьдралтаа ойлгох юм ойлгоод ингээд явж идэл. Аяндаа нөгөө нэг даа сэргэж яхад. Тэгвэл энэ дээр ийм юу гэж байгаа за. Төрөлхийн нэг юм угаасаа л өгөгдөл гэж нэг юм байгаа шүү дээ. Хүн болгон заавал адилхан байх албагүй, адил мэдрэмжийг авах албагүй. Тэгвэл тэр төрөлхийн өгөгдлийг бий болгоод байгаа тухайн хүний сүнсний хөгжил гэдэг зүйл энэ дээр нөлөөлж болох уу? Шууд утгаараа. Тэр төрөлхийн нөлөөлнө гэж үү? Сүнсний өгөгдөл нь. Сүнсний одоо тогтомж нь өмнөх туулны хэрэг байсан, сүнсний мэдлэг нь хэрэг, сүнснийхэн тэр өөрийнх нь чадвар, чадамж, хүч нь юу юм? Тэрнээс шалтгаалж тухайн хувь хүн энэ мэдрэмжүүдийг, эдгээр зүйлүүдийг зүгээр л энгийн нэг амьдралын энгийн л нэг хэсэг мэтээр мэдэрдэг байхад нөгөө хэд нь болохоор хүсээдч мэдэрч чадахгүй байгаа гэдгийг ялгаа нь. Тэгээ өмнөх төрөлтөө бас нэг тодорхой хэмжээний энийхээ юу мэдэрчээсэн юм уу? Хөгжүүлж байсан. Хөгжүүлж яасан хүн болол одоо энэ төрөл дээрээ тэрийг ингээд үргэлжлүүлж байгаа гэж боддоо шүү дээ. За үргэлжлэл. Тэгэхээр энгийн л зүйл байх нэ. Гэхдээ яах вэ? Энд бол өмнөх тэр тууллын хөгжүүлэлт одоо нөгөө буян заяал гэж ярих юм уу? Тий, одоо өмнөх насандаас нэлээд бас хөөрхөн энэ юугаар явж байгаа. Тэгээ энэ насан дээр тэр нь бас үргэлжлээ сэргээд тодорхой хэмжээнд тэр өмнөх юм дээр сэргээцсэн байсан болохоор их гоё. Тий. Дэмтэл байна. Тийм байна. Өмнөх юун дээрээ энэ одоо чиглэлээр энэ мэдрэмж, энэ энерги, энэ далд тухамсар гэдэг зүйлүүдийг сонирхол судалж байгаагүй нөхөр энэ төрөлтөө учиргүй даган байсан, учиргүй сэргээн ахиулна хөгжинэ гэж хит их хичээхээр өөрийгөө туйлдуулаад идэг. Дотор сүнсээ хүртэл ядраагаад идэг. Би анзаарч бурхан юм шигтэй нэг албан юм шиг тийм. Өдрийн баг хитэн цаг суудаг ч гэнэ. Тэг өөрийгөө ингээ бүр хүчлээд ядраагаад тий. Тэгээ нөгөөх нь ингээ бүр ингээ ял болцсон. Яг зөв ял болцсон. Сүнсэндээ ч ял болцсон. Өөрийнх нь тэр эго уураг дээрх бодлоо энэ санаандаа ч ял болцсон. Тий. Албатай юм шиг. Тэгээ ингээ ярьж хэлэх нь айгүй сонин юм. Айгүй сонин гаригийн өөр байгаад идэг нөхдүүдийг ачаар. Кэл ингээ нэг юм ялгамж үүсгээ хийцэн байдаг өөрийгөө. Тийм тэгэхээр өөр нь нөгөө махан биений амьдралыг яг энтэй ингээ хослуулад ингээ явахгүй болохоор хитрхийн ингээ сүнсний зам өөр юу руу ингээ явахаар хитрхий бүр ингээ ялтаа ингээ аюу хэцүү санагдаад тэг угаасаа айл нь амьдрал замж хослуулад тэгээд тэр арга билгээ хослуулна гэдэг чинь л баг. Одоо махан биеийн дээр амьдралаас сурах юмаа сураад тэрийгэ нөгөө бэлэг тал руугаа ингээ хөгжүүлээд ингээ тэгэхгүй тэгээд би ингэж ямаа би энэгээр ороод тий. Би одоо ухаарлах гэж байгаа би өстө ингэж байгаа. Тийм би өстө одоо амар хөгжлөх гэж байгаа. Амар алхаж байгаа. Ингээд өөрийгөө юмнаас тусгаарлаад ингээд юу ахаар чи нөгөө юун зогсон байдал гацаанд орох юм. Одоо яг үнэндээ аман дээрээ хөгжил их чаа гэж яриад байгаа болчих. Яг дотор мөн чанар дээрээ болвол яг нөгөө суралцах хөгжих замаасаа хазаагаад өөр юу сонгочих жоох байхгүй юу. Тийм тэгэхээр нөгөө гацаа цаашаа одоо юу яахгүй. Байгалийн зам ёсны хөгжил үйлдвэж чинь гэсэн санаа юм да. Тийм. Тэгэхээр л нэг юм сонин гаж буруу ийм сонин тасарцсан өөр сонин мэдрэгдээд тийм. Өөрөөр үзэл бодлын хувьд айгүй сонин болчих гээд байдаг. Хитрхээ бүр ингээ сүнслэг эготой ч юм нэг тийм. Тийм айгүй хэцүү. Амар ингээл бусдыг ингээл яах гэдэг юм. Хамт байхад тухгүй заяа тийм энергитэй хүмүүс яж бод. Уг нь айгүй мундаг юм яриад ах юм. Амар лаглаг баг академик төвшний мэдлэг ярих юм. Акцент төвшний advanced болсон. Тэгээ ингээ энгийн юмыг ингээд нэг гой мэдрээд ойлголцож чадахгүй болохоор айгүй би хүртэл хамт байгаад хэцүү байгаад энгийн бусад хүмүүс хүртэл дайжмаар ах уу.
Тэнийг юм хэцүү байгаа зү тэр хүмүүс яаж ингэ ойлголцоод ч хэцүү. Тэгээ юу ойлгуулах юу ярих гэдэг аан хэцүү. Тэгээ аргагүй хөө бид нар чинь нөгөө өөрийгөө итгэх ингэ нөгөө юмнаас тусгаарлцсан би одоо юм те. Вакуум болсон. Тэгээ нөгөө нэг яг аргын амьдралаас ингэ өөрийгөө тусгаарлцгаар чинь аргагүй л дээ ярьж мэрх юм уу. Тэгэхээр ч стол сүнслэг төвшний эго болцдог баха. Зарим нь ингээд илт мэдэгдэхүйц ингэж сонин. Тийм бүр дарах өнцгөөс яриад идэг. Айгуу сонин. Бусдыг ингээд нэг ингэх гээд үү. Тийм ялангуяа одоо ингээд ижил ингээд нэг юм мэдэрдэг юм байгаа гэх ингээд мэдлэгээ солилцох, үзэл бодлоо хуваалцах гэх тэгэхээр айгуу сонин бүр ингээд дээрээс харьцах гээд идэг. Би бүр ойлгохгүй тийм нөхдөв. Би ингэвэ анх йогийн багш болны одоо бас нэлээд хэдэн жил юм. Сургалт хайгаад зайсангийн тишээ нэг багштар очиж уулзва. Одоо ч гэсэн их мундаг багш шүү тэр багш. Тэгээд айгүй гоё юм хаусанд ч илүү нэг байрч илүү. Тэгээ цаашаа ингээ туулгуулмал айгүй гоё харагддаг би ихтэй. Тэгээ ороод уулзаад ингээ тэгээд за ингээ ерөнхий мэдээлэл аваад за. Тэгээд тухайн үед би нэг өөрийнхөө юм мэдэхгүй хэрнээ зүгээр дотроос тэр хүнтэй нэг юм хэсэг хугацаанд ярилцмаар санагдаадсан байхгүй. Тэгээд би ингээ тантай ингээ ярилцаж болох уу гэх тэр багш намаа ингээ мэдээлэл өгөө болцсон юм ч одоо ингээ явуулъя гэж байсан болохоор би тантай ингээ ярилцаж болох уу би ингээ ярилцмаар юм санагдаад байна гэсэн чинь тэр багш. Одоо тэгээд чип тэр одоо юугаач ярих вэ хөө. Тэг яг одоо хойд бол би үнэхээр нэрэж энэ мундаг хүн надтай юугаач ярих вэ л гэж бодож байсан. Сүүлд нь ингээд анзаараад ахаар хөрхий буруу л явж тээ тэр хүн маань. Хайр нөгөө нэг тэр гоё юу шал дэмий ингээд хий хоосон. Илүүшинд ингээ орчих. Яг зөв. Өөрийгөө ингээд нэг өөртөө тэр ертөнцийн аим ингээ болж ийн сталж ийн гэсэн. Бусад нөхөд бол энд хүрхгүй ойртохгүй. Гэсэн чинь ямар ч хий хоосон, ямар ч үн цэнгүү хэрэггүй ингээд. Гэтэл яг амьдралын өмнө чанараас жамаас тасарсан зүгээр нэг illusion төөрөгдөл дотор өөрийгөө аваач. Тэрийг ингээд аюу гоё байна гэдэг өөрийгөө ингээд хайрцаглаад ингээд тэрнээ байж. Эд бол ойлгохгүй, бид бол тусдаа гэдэг нэг. Тий, одоо энэ эдэр бол юу юм баг те. Ингээд нэг уулынхан гэдэг шиг. Эдэр юм би бол ингээд амар юм ундаг. Гэт хүн өөрийгөө ингээд ингэчингүүд цаашаа одоо явах юм ингээд хөгжлөнж гацаал тэгэл тэр хүн тэгэл тэнчинэ. Яг тэр нэг illusion дотроо гоё л байгаад идэг те өөртөө л гоё л байгаад идэг. Гэтэл тэр дотроо ингээд яг та нэг хийсвэр ертөнцийн өөртөө үсгээд нөгөөтгөн дотроо ямар гэсэн те. Гэтэл тэр хүнээс тэгсэн чинь тэр хий хоосон illusion-с тэр хүнээс юу сурах юу одоо тэр хүнд юу өгч чадах. Яг үнэндээ бол. Тийм. Яг энэ олон дундаа явж ижил хүн суралцаж хөгжих юм байна лээ л гэдгийг ойлгосон. Би бас тэгчихсэхгүй. Хэцүү юм бэ энэ хүмүүс дунд ороод хичээр ямар хэцүү бэ бүр ганцаар ингэ өөр газараад бичмээр санагдав. Тэгсэн чинь яг энэ амьдрал чинь өөрөө багш юм байна. Яг ингээд анзаараад ингэ хийж яхад амар хэмийг ингээ ойлгуулаад тэндээс ингээ маш хэмийг сураад ингээд яг л одоо чингээс сүнсний хөгжлийг жинхэнэ боддоор нь хийх юм чинь энэ амьдрал өөрөө энд байна. Амьдрал тонд байна. Энэ хаан зогсох. Ийшин зогсдог. Гэтэл тэгээд өөрийгөө тусгаарлаж чарсан. Тэгээд тэр бяцлал нь үнэхээр яадаг л ах л та. Тэгтэл за хэлж байгаа яриа тусгач. Манайд яа төрцөн хэлэх та тэр хүмүүс одоо юу гэдэг юм бэ? Зүүд зэрэлээ. Зүүдлээ явж тийм үү? Би ч гэсэн одоо тэгэл нэг тийм би тэр нэг бяцлаглын анхны нөгөө багш хийжсэн шүү дээ. Анх сонирхол тэр хүний яриагаар сүнснээс эрэлт гэж юм бэ тийм ээ. Энэ хүний бяцлаглын юунд нь ямар ч бяцлал хийж сурыг миний одоо хийх ёстой минь л юм шүү. Тэгээ бяцлаглалд нь явал ингээл ээжсэн чинь тэр
хүний нийгэм нь ерөөс таалагдаагүй. Тэгэл за энэ хүний заавал юунд нь байх албагүй. Би өөрөө одоо ингэ бие даа явъя гээд юу таалагдаагүй гэсэн чинь бүх юм ингээд мөнгө олгоод тэгээд тэр хүн ингээд зүүлт ингээд бүр тэр нь бяцлал хийдэг олбог молдог юу нэ бас юу энерги имчилгээ хэдэн мянга гинөө. Тэгээд тэр зүүлт та яа бүр ингээд тариф юу болгоо. Бүх юм ингээд үнэтэй. Тэгэл байсгээл хэдэн 100 мянга хүн цуглуулаад тэр нь юугаа ингээд юу яадаг тийм. Би нэр нь ороод ирлээ. Тэр мэр хийдэг. Тэгэл гисэн чинь надад ерөөсөө нэг сонирн болоо авцсан. Юу юм ч тоо. Энд чи зүгээр ингээд хүнд өгч ингээд аль чадах чинээрээ хуваалцаад ингээд хүн туслах гэдэг юм шиг юм. Эсвэл бол энэ зүгээр бизнес хийгээд хийх гэдэг юм уу? Энэ л биш ээ. Энэ миний юу багш биш вэ. За яг ямар ч юм би энэ хүнээс авахмаа аавна, хаях минь хаяа. Гэтэ энэ хүний юу бүр ингээд тэтэрхий солиод тавцсан юм шиг байна. Амар ашиг сонирхлын юутай болцсон. Тодорхой хэмжээнд бол байх нь зүй эсн хэрэг шүү дээ. Тэр амьдрах хэрэгтэй. Амьдралаар амьдарч байгаа махамын амьдрал. Дотроо амьдралаар. Тэгээ бүр сүүлрээ солиод тавцсан юм шиг шин надаа. Бүр ингээд бүх юм ингээд мөнгө гэдэг ингээд хитий нөгөө нэг зөв баланс нь хитийдсэн байна шүү дээ. Тэгээ бүр ингээд энэ биш вэ, энэ хүн биш вэ. Тэгэл байсгал тийм дом, ийм дом тэдэнд өрөг гэл. Ямар сони юм. Тэгээд энэ яг үслээр ингээд өгч болно, өгөхгүйг оролцсон ч болно. Тэгэхэд ийм тустай ийм групп үүсгэснэ. Тэдэнд өрөг мөрөг, доотлон тэгдийг шилжүүлэн. Яг би тэр нэг юунд нь орж үтсэн. Тэгээд дахиж би ерөөсө тэр хүний доороо дахиж тэр хүний сүүлдээ тэр хүний одоо тэр онлайн өнгөө хичээл орж байгаа шүү дээ. Тэр юм яриад байгаа хүртэл ингэ сүүлрээ ингэ явахгүй болцсон. Яг нэг юм давтаад ингэ байгаа юм шиг. Нэг л юм худлаа юм шиг сонирхдаг. Тэгээд дахиж би яриа мэрийн сонсгоо болцсон. Бүр анх болохоор би тэр үнийг ярьж байгаа гэсэн аюу хэцүү. Ямар гоё юм бэ гэдэг тэгжсэн сүүл рүү бүр утгаалдаад юм биш болчихлоо. Тэгээд дахиж би дахиж нэг багш маш гэж илэрхэ болоо зүгээр ингээд ямар ч анзаараад ажиглах юм байна. Тэгээ байжтэл нэг жоохон багцаа тоолох бах гэдэг дүгнэлтэнд ирсэн тийм. Тэгээ одоо юм багш маш гэдэг яхаар худлаач өгтэй юмсаа мондо багш нар байгаа л хөлтэй. Гэхдээ яг тэр өөрөө мэдэрч өөрөө яах нь юу юм бэлээ. Хамгийн яг тэр юу юм бэлээ. Ойлгох өөрөө ингээд өөрөө туулж яж үзчихэж ойлгох юм байна. Тэгэхгүй тэгээ нэг хүний урд очиод үүлийн үрийн цэвэрлэгээ яасан юуны эмчилгээчлээ. Тэр мэрэнд нь ингээ яхаар одоо тэр юм туулж тэр ойлгох ухаарах юм байхгүй тэгээд нэг юм юу хэмдэ ингээ тэгээ ингээ тайлбарч чадахгүй байна. Надад л яг махан би ярээ өөрөө ингээ туулаад үзээд тэрнээсээ ухаарлаа аваад энэ илүү одоо надад үлдцтэй тэгээд илүү ингээ нэг одоо ухаарлаа авч байгаа нь тэр нь л аюу тийм өөртөө амар юм сайхан санагдсан шүү дээ. Одоо тэрөө тийг надаас мэдээж ингээд би жоох ингээ яагаад надаас хүн ирээд тусламж яхад би өөрөө тэрийг туулж үзээгүй мэдрээгүй байж би тэр хүнд юу ойлгох вэ? Би өөр ингээ тэр замаар нь яваагүй одоо тийм байж би яаж тэр хүнд одоо яаж юу ойлгох вэ? Юу ч ойлгуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө яг ингээд туулалт ингээд замаар явж та ийм ойлгосон ингэсэн тэгэхээр тэр хүн дараа нь би өөрөө ийм ингэж ойлгосон би ингэж үзчихсэн гэхээр тэр хүнд бас өөр юм болов хүнд ярьж ойлгуулахад ч гэсэн тэг үзээгүй хараагүй яваагүй юмар тэр хүн надад саяны нэрээ ингэж орж ирж байна санагдчихэв. Энэ амьдрал бидний энэ өдөр тутамдаа туулаа явж байгаа, уулзж байгаа, учирч байгаа хүмүүс энэ болгон ч өөрөө маш том багш байдгийнхаа нэгэн адилаар
тухайн хувь хүн өөрийнхөө нөгөө үг үйлдэл юм хүмүүд анзаарч ажиглах, дотгошоогоо чимээлэх, өөрийнхөө дотгошоогоо л гүн рүүгээл төвлөрөөд байх гэдэг зүйл нь өөрөө хамгийн том суралцах талбар гайд тийм суралцах тийм процесс болдго юм шиг тийм талбар болдго юм шиг. Тийм. Тэр л ерөөсөө тэгэхээр ер нь явж хүн өөрөө юм шүү. Өөрөө хамгийн том багш, өөрийнх нь амьдрал хувь заяад бол хамгийн том сургууль хүмүүжүүлэх. Одоо яг ингээ өдөр тутам таарж байгаа тэр бүгд багш болчихж байгаа хгүй. Одоо нэг жоохон хүүхдээс хүртэл ингээд анзаарах юм бол нэг юм ойлгох гэдэг чигчтэй юм уу тий. Тэгвэл хардаа за ийм байдаг л та. Үгүй чи заавал хүнээс багштай болоо. Чи заавал багш бол багштай бай. Багшгүй бол чи төөрн, чи бодлон, чи багш л ав гэд ингээд ерөнхийдөө нэг нийт масс нэг юм ойлголт байгаад байдаг. Тэр нь ч зөв юм шиг ингээд дагаад заавал тэрэндээ ингээд баригдаад итгэл. Энийг нэг талаас нь харах юм бол буруутах аргагүй. Нэрэл ихний ээлжинд багштай байх, ийм байх нь тийм нэг чиглүүлэхтэй тийм нэг юм. Энэ талаар юу гэж бодож байна? Би бас тэгж боддог л байсан нэг юм багштай л болохгүй би ерөөсөө нэг л юм. Хот явж явахгүй юм. Гисэн чинь яг ингээд яг нөгөө хүмүүсийн дээр подкастыг сонсоод ингээд авах юу байсан бэ зүгээр л цэвэрл ажиглалт ямар ч шүүмжлэхүүд бүгднийг л ажиглах юм билээ. Гэтэ жижиг ажиглалтгүй л ажиглах юм билээ. Ажиглаалах юм билээ. Тэгжээд л ингээд нэг яах стон жоохон ингээд жоохон тодроод ирд юм гэх юм уу? Цааш тийм зам байна тий. Ажиглаал тэгэл тэр л юм билээ. Ингээл суралцал юм билээ. Ажиглаал суралцалах юм билээ. Тэгээ одоо багш магштай гэж үзэглээ одоо багш нар нь яг ямар байдгийг мэдхгүй. Одоо яг мундаг сургалтууд явдаг болсон мэлээ шүү дээ. Яа дээд биетэй холбоно 14 хоногийн бөөгийн улаачийн сургалт. Тий, одоо дээд биетэй холбоно юу чөлөөлөлт мөлөөлтөлээ юу ивчлээ. Тэрийг тэгтээ мэдгүй хэрэгтэй. Би тэрийг хардаг байдаг. Тэдний ярьж байгаа юм айгүй амархан. Харин тийм эмхтэй байдаг л та би бүр нэрийг хэлчихмээр санагдаад. Лаглагийн мэрдийн нэг. Шууд хартаа ингээд тэр хичээл лайв маяг дээр инээж яриад амархан штэ ухамсар дээд биетэйг холбогдох чинь. Газуур нэг юм сүртэй юм омъягээд дамжуулж гэл мөнгө төгрөг аваалах шиг. Штэ энгийн штэ амар амархан тийш. Маа сургалтын дээрээ суу гэдэг. Зүгээр нэг муу юу яриад байгаа юм болов уу гэж би заримдаа боддتي нэг ухамсартайгаар альва юмыг нэг юм ажиглаа дотор дуу хоолойгоо сонсохыг ухамсар дээд биетэйг холбогдох гэж ингээд шууд хүлээж аваад айгу энгийн байдлаар тусгаад идэм болов тэр яндараад байгаа юм бол яндараад байгаа юм болов гэж. Гэтэл энэ ухамсар дээд бие гэдэг зүйл чинь шал өөр ондоо оршгүй ондоо төлөв яг л онгод өвөг дээдсэн буу улаачтай бууж ирдэг шиг өөр дээд хэмжээс бууж орж ирээд буухын өмнөх үе шатууд процесс туулаад гэдэг чинь шал ондоо. Тэр сорой морио гэдэг чинь шал ондоо. Тийм. Тэгээд тэр би бүр сая 2024 8 сарын 4-нд ингээ буухын өмнөх тэр нэг 10 хоног би бүр өөж дуулж хүч чадсан төхөө бүр өмнөх энэ 10 жилээсээ илүүтэйг би бүр тэр хамт явжсэн цэндээгээ найзтай. Цэндээ найз нүр ингээд яг би цадах ч юм шүү гээд байна гэж хэлсэн. Эхний нэг 2 хоног цэндээ мөр ингээд наа яах вэ гэд сүүлийн 3 дахь хоногоос ингээд намайг хараад тэр нөгөө 3 хүүхд гаргасан эмэгтэй хүн болохоор чи яг эмэгтэй хүн төрөж байгаа юм шиг яагаад байгаа юм бэ? Эволюц явагдаад байгаа юм. Би организм чи ингээд байж чадаад бүр ингээд байгаа юм байна найзаа. Одоо наад чи ингэдэг шүү амьсгалаа ингээрэй гэ. Тэгээд тэр төрж исэн хүний туршлагаараа надад тусалж байгаа байхгүй. Тэр амьсгалын хийгээд тайвширлын яхад надад тийм болж байгаа байхгүй. Хөөрхий. Тэгэхээр энэ зүйлийг зүгээр нэг муу сургалт нэг муу нөхөр гарч ирсэн ээ. Амархан штэ. Ингээл болчихдог байхгүй гэд ярих нь надад нэг жоохон хямдхан санагдаад байдаг. Харин тий. Айгу амархан штэ гэл ингээл болчихсон. Ингэн холбон молбон гэл тэгээд тий одоо бүр мэдхгүй тэр өмнөх тэр шалгуур сорой морио юу болт тийм бол тэрэндээ тийм хурдан ингээл холбогдчихсон бол хүн бол холбогдол ингээл бүр сонин мэдгүй надад л сонин санагдав. Тэгээд энийг ингээ зүгээр л ажиглахаар хүн татахын тулд хэрглэж байгаа нэг юм ананос самбар
зар сурталчилгаа шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгвэл тэр нөхөр яах гэж хүн татах гад юм гэхлээр олонний анхаарлын төвд орох буюу ашиг сонирхол хүсэл юм бай амбиц яваад байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр сүнслэг өөрийнх нь хөгжил дотоод ухамсар зөн чадвараас нь давсан хүсэл шунал амбиц байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг зөв юм. Тэгэхээр худлаа болол явчих шүү дээ. Харин тийм. Харин тэгээд би за тэгэхээр эн чинь нөгөө нэг сайн сайхан бусдыг түүчээж мандайлах гэрлийн ажил биш. Эсэргээрээ үйлүүрээ тариа яваад байгаа юм шүү. Харин яваад бүр тэгсэн шүү дээ. Би нэг юу лээ амар лаг сургалтаа тэгээд хитэн төгрөө тийм бол одоо энд нь очивол яа тийм бол мэн мэт нь одоо барах юм бол сонирхоо асас өөдөөс 5 сая 3 сая илүү амар үгүй юу нэрийг хэлэхгүйгээр сургалтын нэг нь хэлж болох бай. Хэлж болох юм уу? Яа надад багшийн нэрийг хэлэхгүйгээр. Багшийн нэрийг ч мэдэхгүй л дээ. За. Тэр одоо зүгээр л хэлчихгүй да. 5 саяар яг юуг нь хэлж байна? Ямар сургалтыг? Тий одоо санахгүй байна. Тэр нь ингээд айгүй мундаг л болгох тийм гэсэн шүү дээ. Тэр бүх юмдаа нэгдүүлээл бүх юм нээж өгдөг яа холбогдогч лөө. Тэгэл 3 сая гэсэн 5 сая гэсэн бүр саяар явчихсан юм л шүү дээ. Одоо нэг мундаг удгын юмтэй байнга сургалт хийдэг тэр чинь бүр хитэн сая хэлээ 7 бараг худлаа 9 10 хэдэн сая хийчихлээ. Тийм бүр гай. Пүүх. Тэгээ тэрийг ингэж тайлбарлаад авахгүй. Энэ хүртлээр би маш их туулах маш их юм хинт гэсэн байгаа. Зовсон. Тийм болохоор маш үнцэнтэй гэдэг байхгүй юу? Гэхдээ тэгээд тэрийгээ тэгээ хүний тусын тулд хүмүүс ингэж туслах гэдэг юм бол яагаад тийм амар үнэтэй үнэлээд байгаа юм бол тэгээ бүр гайхаад ийм л амар сүртэй тийм байт юм бата. Тэгвэл тэг яах гэж ингээ хүн амьдрал дээр чинь суралцаад ингээд ингэх гэж ирсэн. Тэгэл зүгээр сайхан ингээд дор нь ингээд ячмаар юм биш үү. Надад л яг ингээ махан биеэр ингээд үзэл ингээл одоо ингээд суралцсан явж байгаа юм сонирхолтой санагдав. Одоо сүүлийн үед хийж бодох цаа. Ингээл ажиглаал ингээд тах чинь тэр нь амар ингээд сонирхолтой. Тэгээд цаашаа яах вэ гэл. Одоо цаашаа юу болох вэ? Яах вэ? Тэр нэг амар мундаг тэр дээд бие мийтэй холбогдсон бол би зэрэг зорихгүй байгаа шүү дээ. Зүгээр л одоо энэ хүсний хөгжлөөл ингээд бодож явж байгаа шүү дээ. Одоо ингээд дараагийн түвшин юу болох вэ? Яах вэ гэл. Яг махан биеэрээ зовоод үзээ дунаад уулаад уйлаад ингээд та хамраараа газар хатгаад ингээд тийм алдсаал юм. Яа өстө үүлээ үзэл ингээл явж байгаа амар тийм сонирхолтой. Тэндээс аюухан үнэн ч юм шиг тийм суралцаад авахгүй би чинь аюухан сурч таниад тэгээд ингээд туршлага туулт ингээд хийгээд байгаа гэдэг чинь өөрөө тэр нь л юм байна л гэж би ойлгосон. Тиймээс нэг хүн дээр очиод амар их мөнгө өгөөл тэгэл газ тэр юутай холбогдоолно гэж. Наа өгчт газ. Тийм аюу хурдан ингээл юм гэхээр тэр их одоо тэр хүн яг юу авч үлдээд юу ойлгох ухаарлан юу хаана байгаа юм бол надад нэг тийм худлаа санагдаад идэхгүй тэр нь. За яг болно би тэгээ өөрсдөө тавил за яа тийм. Очоод сурчи яач юмстаа амар болчих бүр дард чадвар мадвараа нээгээд та алаад үгүй. Гэсэн чинь би тэрэнд яаж хүрсэн бэ гэхээр надад юу ч мэдэхгүй. Яа гэм бол тэр нь бодолд одоо яаж тэр нэрэнд нь очдог сургах юм мэдэхгүй. Тэгэж суруудаг юуг нь мэдэхгүй болохоор надаа нэг л үлдэцгүй ямар ч наадгүй тийм сонин санагдав. Байдаг даа гэж. Гялс ингээл нэг. Наад гялс гэдэг үг чи айгу тод тохиолж орж ирээд байна л та. За. Нөгөө зааж байгаа өгөх гээд байгаа хүмүүс нь ч гэсэндээ гялс өгчээ. Гялс урагч 14 он 21 оны дотор за барыг дээдлэний 3 сар байдгийн юм уу? 3 сарын дотор хамгийн минь чинь нийлүүлэн базан хумн оршон яаны те. Тэгээ чи баг нисэн л үйл өөрмөрийн яана. Барыг тиймэрхүү л яриад авахгүй миний бод төсөлж байгаа барыг юу вэ? Амар болох юм шүү. Зааж байгаа хүмүүс нь ийм өнцгтэй байхад авах гээд байгаа нөхдүүд нь яг адилхан. Энэ 14 хоног гялс 7 хоногийн дотор 9 хоногийн дотор шаана гэж штэ. Гялс яачаад ингэж зовж жоохоор ингэж үг олон юм бодож хар ядаргаа хизээл энэ амьдралыг ажиглаж анзаарч энэ зовлон болгоныг барж дуусчихдээ. Гялс шаачаал та гэдэг. Энэ хоёр гялс гэдэг хоёр нийлэхээрээ үр дүнг болоод байгаа юм шүү. Тийм хоосон юм
Тэгээд тэрэнд Галс төв гэдэг шиг. Тийм бидний одоо тэгээд багаасаа ингэж туулаад ингээд тэгээ энэ сорио морионууд нь юу болох юм тэгэхээр. Яг ч бидийг сориулаад ингээд одоо өвгдээс маань тий одоо жишээ нь тэгж хэлээ. Янз янзын юм үзүүлээл туулуулаад ингээд туршлагажуулаад ингээд сориол татуужуулаад ингээд улам ингэх гээд хахад тэр одоо гял гэдэг юмд нь тэр юмнууд нь гял дотор багтчих тийм баг та. Тэр одоо тэр бүгд ингээд үзүүлээд орчлог хорвоо ертөнцийн хуулийг яа гэдэг. Жамыг яг яа гэдэг. Тэр мэрийг ч одоо бүгд тэгээд ингээд гял ингэж тийм баг та гэж. Би бүр гайхаад би бодвол тэр хүмүүсийн тайлбарлалтай л юм шиг байгаа. Тайлбарлал яриад байлээ л тий. Гэтэ мэдээж завхан авах юм байгаа. Иймэрхүү юм байд юм ээ гэт юм ээ. Гэтэл тэгээд тэр мэдээж бид нар өвөг дээдсийнхаа юугаар явж байгаа шүү дээ. Тэд нар нь ингээд хүмүүжүүлээд хатуужуулаад юм ойлгуулах гад ингээд хүн болох гээд байхад тэр амар хурдан юм их тэрийг бүхэлдэн туулалт бүхэлдэн хүний амьдралаар явж байгаа сурах туулах юм чинь сурч дуусахгүй шүү дээ хүүхдлээ бид. Угаасаа. Тэгж чинь тийм гал ингээд сургаад ойлгоод ингэж юм. Угаасаа эхийн хөвлөгөөс унсан цагаас энэ хөрш шороонд шингийн шингэтлэл суралцсан үсттэй хөгжин үсттэй ажиглалт явна үсттэй анзаарах нь үргэлжлэн үсттэй гэтэл яагаад энийг хурцсах гэдэг вэ? Яагаад түргсэх гэдэг вэ? Харин тэр нь одоо аюу сонирн байна. Юунда яарад байгаа юм? Яах гад юунаас зүгтаагаад байгаа юм? Тэр ингээд авч нээгээ тэр далд чадвар дээр нээгээ одоо яах? Чи яг юу хүсээд байгаа юм? Тийм үстэй. Миний бодлоор ингэсэн шүү дээ. Одоо энэ амьдралд ингээд янз янзын юмар амнаагаал ингээд байгаа чинь хүмүүжүүлээд байгаа юм санагдсан шүү дээ. Ингээд хүн болгоод ингээд сая 2 хоног юм дамжуулт яваа. Тийм хүмүүжүүлээд намаа ингээд хүн болгоод за ингээд одоо тэгэхэд одоо би чамд чиний тэр далд чадвар чинь ингээд нээгдэхэд чи тэрийг авах цаг нь болцсон. Яагаад тэгэхээр тэрнийг дэм нэг амар сүртэй тийм ич хитийн юм биш. Одоо юу гэмтэй зөвөр ашиглана зөв тэрийг зөв залж чиглүүлж удирдах явна. Яг ингээд жинхэнэ тэр мөнгө утга учраа утгаар нь явах юм байна л. Тэгхийн тулд тэр чадварын юуг нь авч явж дааж гарах арга ухаан тэхийн тулд намайг ингээд элдв янзаар сориод ингээд энэ сорио гэдэг зүйл байгаад байна. Янз бүрээр ингээд намайг ингээд хүмүүжүүлээ тэндээс ухааруулаад ухаантай л ухаажуулах гэдэг шүү дээ ухааруулах гэдэг. Энэ зөв жам ёсны сориог гүйцэд үнэн туулахгүй болвол 1000 тэр мундаг хүчийг нь аваад 1000 тэр авьяас чадварыг хүрлээ гэд утгахгүй байхгүй тий яг утгаар нь үйлээгүй бүрэн гүйцэд яг одоо тийм мөн чанараар нь яах яг зөв авч чадахгүй мэдэхгүй л гэсэн байхтаа л гэж би бодод чинь тий. Тэрнийхээ үн цэнийг бид нар яаж олж авлаа тий яаж ингэж шармахтаа самраар газрахтах чинь гэж яаж тэрийг олж авлаа. Одоо ингэ нэгэнтээ олсон зүйлийг эргүүлээд хинч хямдхан булаач чадахгүй байхгүй юм чинь асар үн цэнтэй. Тэрийг үн цэнийг мэдэрч байгаа байхгүй юу? Яаж яалаа юм чинь ямар их юмнэр би ингэж хүрлээ. Тэгээд тэр нь амар тийм үн цэнтэй өөртөө амар юм үн цэнтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхгүй одоо ийм гэл ингэ яатсан чинь тэрийг одоо яг яаж ойлгох юм гэдэггүй. Үн үнгүүдүүлэх юм уу? Тэгэхээр хаана юу байгаад л юм л та ялцчих. Газ хурдан. Надад л тэр газ хурдан ингэнэ гэдэг. Нэг л нэг цаанаа л нэг юм сөөргөө нэг тийм сонин санагдаад байт юм тийм. Би ч тэгээд сургалтууд нь сууж үзэл сүүл рүүгээ би ерөөсөө туултын юу ч л угаасаа хүүхдээ сурах юм бэ тэр нь ингээд угаасаа яах шаардлагагүй юм. Ингээд сурсараагаар л дуусах юм бэ. Тэрэнд ингэж мөнгө төлж ингэж ямар ч хэрэггүй. Угаасаа тэр дунд тэр хүнд өгцөн өгдлүүд нь сэргээд ингээд өөрөө таниад ингээ явах юм байна гэж би ойлгосон шүү дээ. Тэгэхгүй болохоор тэр яг юу тийм хурдан юмд чи яг юу болоод байгаа ч ойлгохгүй яагаад байгаагаа ч мэдэхгүй ингээд. Яах вэ? Ямар үүрэгтэй, ямар даалгавартай. Тийг ингээд яг гой ингээд түүнийг яаж ойлгоод тий. Энэ хорвоо ертөнцийн ямар чинь юу юм? Чи өөрөө хин юм? Ямар учиртай, өмнөх туулал чи ямар зоригтой байсан? Яагаад одоо ийм замаар явж байгаа юм? Энэ болгоны чи учир зангилаа тухайн мөч, тухайн цаг, тухайн мөчлөгтөл ирж ухаарж
үн цэнтэйгээр оршин үсттэй. Тийм юм болгоно цаг хугацаатай. Энийг төрүүлж урдчилж газ бүгдийн цугаарангийн үхээс өмнө дуусгаас өмнө л нэг алыг гэсэн нэг энэ амхан биенийх нь амбиц нь сүнс рүүгээ ороод байгаа юм хаашаач. Тийм. Тэгэхээр яг ингээд туулж явж байхдаа л тэр үзэж харж байгаа юм мэдэрч байхдаа ингээд тэрийг ингээд ухаарж таньж байгаа надаа юу гоё санагдчих. Тэр нь л утга учиралтай юм байна. Тэр нь л юм байна. Тэгэхээр бүр ингээд шуудхан хэлчмээр юм шүү. Нөхдүүдэд. Гяс гэдэг зүйл байхгүй хорвоо ертөнцийн. Бүгд дандаа цаг хугацаатай байгаа. Тийм. Чи яархал юм бол харин ч эсрэгээр хүрэх ёстой, хүртэх ёстой байсан тэр цаг хугацаа мөчлөхөөс улам холд налсран төөрн. Цаг хугацааг замыг илүү тойрогоор яв. Тэгээ тэр хүмүүс тэгж тайлбарлаад байхгүй. Гэл ингээ яачих юм их чинь гээл тойруулаад зовоол ингээл улам хүндрүүлээ хэцүү болоод яваад идэг гэдэг байхгүй. Уул нь тэржээч хүн чинь юм тэр юугаа утга учирыг таниад ингээд явах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь тэрнээс хүмүүс яриад байгаа тэгж зовж шаардлагагүй. Тэгэж ингэж тойруу замаар явах шаардлагагүй. Энийг чинь одоо хэдхэн хоног дотор ингэдэг болцсон. Таньж болдог болцсон гэд. Тэгэхээр одоо би гайхаад ямар хүчтэй болоо би өөрөө эргэлзээ гайхаад байгаа байхгүй. Тэгээд юм гэл ингэ таниулаа ойлгуулчих болт юм бах та байдаг юм бах та. Нэг сонин энэ орчлон хорвоо ертөнцийг нэг юм үгүйсгээд байгаа. Басаад оромжлоод байгаа юм. Хэрвээ гялсал юм болгон болчих тийм болвол тэр хүний ярьж байгаагаа шиг тийм амархан л байдаг юм бол энэ орчлон хорвоо энэ хим хэмжээс энэ амьдрал туулд гэж байж байгаа. Шинээр байхын хэрэг юу? Тийм. Тэр сонин би бүр эргэлзээ. Тэгвэл энэ дээр эргэлцхийн хэрэг юу байгаа юм? Харин би одоо чамд хэлмээр байна л да. Энэ дээр эргэлцхийн хэрэг юу байгаа одоо? Харин тийм би одоо ингээд ухаад ойлгох гэсэн. Чи одоо хэрэн тэгвэл эргэлзэж байна уу? Гэхдээ одоо би бол нэг эргэлзэх. Би угаасаа тэр юунд би багш маш тийм юм дэрсэн. Авт тэгвэл дээ. Тэгээд тэр амар их тэр хідэн сая маяг хаач байгаа. За тэгээд тэглээ хэд би тэрийг авчиж өглөө би тэр чадварыг нээлээ тий одоо би тийг цаашдаа яах юм тэр. Тэг хамгийн юу нэр штэ тий үнэн нь штэ тий чиний дотроос үнэхээр хүсэл тэмүүлэл төрөхгүй бол тэр хүнд итгэл үнэмшил чинь ирэхгүй л бол 1100 тэрбумын сургалтанд суугаад тэр зүйлийг чи хүртэж чадахгүй. Тий одоо яг нөгөө яг тэр гоё тэр процесс үйл явцыг мэдрэхгүй. Зүгээр хоп гэд хүсэж очив. Гэтэл чиний итгэл үнэмшил чинь зөвхөн өнөөдөр нэг энгийн байх энэ одоо цагаас энэ уулзж байгаа очирж байгаа хүмүүсээс юмыг суралцнаа гэж итгэжл байгаа бол зүгээр л годмон зөрөө дөнгөрөх энгийн хүнээс зүгээр л уулзах инхрийн үрээсээ чи маш их зүйлийн ухаарлуудыг авч л байна. Суралцахыг тий. Ингээ ажиглаа анзаарч чадах юм бол нэг аюух байнга ингээл өгчээдэг л аахгүй тэр ухаарлууд авах хэрэгтэй юмнуудыг л ойлгох юм. Тэгээд тэгвэл одоо би яг нэг бодоод энэ тэгээд хүн ингээд амьдрч юм яах гэдэг юм тэгвэл тийм зорилгоо шууд гялс аваад гис ингэчих юм бол яг сүнснийг одоо сүнсний гэрээгээ тийм ийм гинэ гэд ирдэг гэдэг ба штэ. Тэгвэл тийм байж яах юм бол. Тэгээ бүр гайхаад тэгээд би тэр сургалтаас суухаар л одоо чухам ойлгуулаад таниулаад мэдрүүлчихдээ болов. Тэгээ тийм бүлх таньдрлаараа одоо ингэж явж идсэн ингээ үт 40 насн дээр жоох ингээ ойлгож чахт. Тэр их олон жилийн тэр хэмийг одоо ийм гал ойлгуулчих юм болов. Яг тэ юу юм бэ л хөө. Өөлийн үрийн эхлэхээ холбоо тэр мөрийн цэвэрлэгийн нэг юм байгаад идэг шүү. Тэгвэл тэр сургалтыг зохион байгуулж байгаа тэр мундаг багш нар гэж өөрсдөө цололж байгаа. Ингээл орхоно штэ. Тэгээд л гүцэн штэ. Тэд нөрөг өгч ингээ яа гэдэг нөхдүүдийн хувьд тэр дайныг тавтамжтай тэр дайныг хүмүүсийг өрөндуудаад учин золгоод нөгөө өөлийн үрийн шүтэн барилгах нь тэрэн дотор явж идэм болоо. Тэгдэг л хта яг нөгөө тэрэнд очиж суудаг хүмүүс нь холбоотой болол очдөг л хта.
цаад сүнс мүс юм байна тийм. Гялс гэдэг үг их тод орж ирээд байна. Одоо хоёлаа энэ бичиж байгаа подкастыгаа нэрийг гялс гэдэг чинь. Гялс туу гэдэг чинь. Энэ гялс гэдэг дээр хоёул ахаад нэг жоох ухаад өндөөтг. Азагийн дотор өмнө нь ийм зүйл байсан уу? Гялс гэдэг. Байсан. Уртхан шиг гэдэг. Одоо гялс яа. Байдаг. Одоогийн нөхцөл байдал дээр эргэн тойрны хүмүүсээс нийтээс анзаарч байгаа гялс гэдэг зүйл байгаа юу? Энэ талаар хазаавалч. Одоо миний эргэн тойронд нэг тийм гялс мас гэсэн нэг тийм байхгүй л байна л та. Эргэн тойронд хүмүүсийг анзаарахаар, нийт массыг анзаарахаар. Одоо яг тийм хүмүүстэй таараагүй л байна л та. Нэг тийм сэрэлт мэрэлт нь болол тий ингээд унаа зовоод байгаа хүмүүс. Үнэхээр зовоодох хэцүү л дээ. Аюу хэцүү л байдаг л та. Йоо өстө ингэж зовж байхаар бушуугаа шиг тэр нөхөр хэмд нүрчээсэн. Ядаргаатай хэцүү юм бэ гэж бодож ирсэн үү байгаа. Йоо яа надаар яалах гэдэг юу яг яалах гэдэг юм болоо. Яагаад намайг ингэ зовоод би өстө ингэж байхаар зүгээр бушуугаа шиг тэр гэл бодож ирсэн. Тэгсэн чинь яг ингээд яах гад ингээд байгаа юм бэ гэдгийг жоохон ухаа таниад ирсэн чинь эн чинь тийм гялс ингэж юу яах биш юм бэ. Тэгэхээр ямар ч утга учиргүй үн цэнэгүй. Тэгээ би ерөөсөө ямар ч ойлголт ухаарл байхгүй. Тэгээд ингээд өстө нөө юу гэм бэ. Эргээд ингээд одоо хин нэг тайлбарлах ойлгох байхгүй. Тийм ямар ч нэг юм хэлэх юу тайлбарлаж ойлгох юу ч байхгүй. Одоо яасан гэх юм болов. Би одоо жишээ нь ингэж унж бос ингэж амар хэцүү ингэж хийсэн ингэж туулт хийсэн. Тэрнээсээ би ингэж яасан гэдэг хэлэх юм юу гэдэм болов. Тэгэхээр хин нэгэн багшаас хин нэгэн гялс нөхрөөс гялс мэдээлэл аваад мэдлэг аваад сурчих юм бол буцаагаад хүнд заахтаа хүнд одоо өгөхдөө болж өгөхдөө хуваалцахтаа ховын чанарын буюу нэг юм бусдаас авсан нэг юм ямаараа мэдээлэлээрээ л хүнийг дайлнаа гэсэн санаа. Зөрүүлээд хайрцаглагдчихээн. Нөгөө юмдаа орчиж байна бол. Тийм нэг юм чөлөөтэй ингээд байх хэрэгтэй байгаа шүү дээ. Юунаас сурах гэдэг шүү дээ. Тийм яг зөв. Тэгсэн чинь ийм байд юм аа. Манай багш ингэж хэлсэн. Манай сургуультан дээр ийм байсан. Одоо ингэдэм байлээ гэд. Дахиад нэг үнийг хайрцаглаад. Наа чи ингэж чи амархан найзаа. Чи энд ингэ явчих. Хайрцаглчих жоох. Нөгөө сүлжээ болчиход бас баг орчлын юу шиг. Тийм тэгтэл тэр хүн чинь ингээд оюун санаа чөлөөтэй юунаас ингээд сураад ингээд хязгааргүй ухамсар үжиж нөгөө тийм хязгаарлаад ийм байдیں۔ Тийм байдیں۔ Наа чинь ийм тэгдэж шүү. Гэ тэр хүнийг нөгөө зам өрийн ингээд буруулцдаг ч юм уу тийм ингээд нэг жинхэнэ туулах хэвээр минь ингээд богдохын шорткат хийлгүүл гялс гэж хэлээд байгаа мөртлөө цаад утгаараа харин ч бүр ингээд алсруулаад төөрүүлээд ч юм уу тийм нэг үзэх хэвээр туулах хэвээр минь мэдрүүлэхгүй ингээд өөр юм нэг хаалт хийгээд байгаа ч юм уу тийм хуураад тийм гэтэл тэр хүн чинь чөлөөтэй юунд ч уягдахгүй байж ч сүнсний өвчс хийгээд ингээд хумсрын тэлэлт хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо нэг хүний үгээр бусдын үгээр авч явах гэдэг байгаа гэсэн үг л шүү дээ. Тийм нэг хайрцагт орчиж байна. Заавар юугаар. Гэтэл яг мөн чанар дээр бол ингээд тэгээ энэ дэр хамгийн муухай тэр хүн гүйцэд тэрийг яс мах эдисээрээ туулж үнэн зөвөр таниагүй дотроос ухаж олоогүй мэдлэг мэдлэгтэй байж бусдын юмар хүүдэгнэ бусдын юмыг дамжуулаад амархан гिचтэй тэгэл болчтой эн чинь юм штэ гэд тэгтэл дараагийн туулалт сорилн ирэхээр тэр хүн яах юм тэгэж худлаа хуурж байгаа тэр өнөөх хүн нь яах юм тий ингээл энийг муухай нэг юм үйл үрээ тариал яваад байгаа байхгүй юу өөрөө ч мэдлэхгүйгээр бусдыг төөрөгдүүлээ зүгээр л ингээд нэг гаццсан үдэн ч юу хэлж өгөөл те одоо тэгэхгүй тэгээд ингээд за хардаа ийм баахгүй нэг нөхөр ингээд холбогдлоо
найз хэцүү байна энэ ингэж тэр тэгж ингэж гингүүд тэрэн дээр нэг юм мундаг мэдлэгчийн дүрээр мундаг багшийн дүрээр мундаг юм бусдын юмар хүүдэгчийн дүрээр туслаад яах юм бэ тийм биз дээ. Одоо жишээ нь азаа би ингэ хэцүү байна тамираач нь туслаач гэдэг ингэж ирэхэд яг энэ мөчөд чинь би миний дотор мэдрэмж юу орж юу дамжуулагтахаар байна. Тэрийг л би өгнө шүү дээ. Тэгэхгүй би хүний үгээр яхаар ямар ч нөгөө хүндээ тус биш усвал. Тийм мундаг байх гээд яах юм эсвэл амар их болохгүй тийм. Тийм утгагүй шүү дээ. Зүгээр л яа ингэ бачимдаад байгаа. Цаанаас ингэ юу орж ирэл байгаа юм байна. Тийм гэтэл тэр хүний туулал миний туул тэр хүний сургалцах ёстой юм. Миний өвн өөр шүү дээ. Тэр хүмүүсийн явсан зам өөр те бүгд өөр. Нэг чи яг ийм юмар явах ёстой гэсэн юм байхгүй ш. Бүгд өөр юмар ингэ сүнсийн сэлэлт хийж ийн бүгд өөр юмар сэрж ийн. Өөр ингэ зам өөрөө явж ийн гэсэн чинь өөрийнхөө нөгөө тууллаараа өөрийнхөө юмараа ингэ бусдын сурсан юмараа ингэ тэр хүнийг би энэ л замаар явсан. Чи яг энэгээр яваад хацаа. Үгүй чи заавал энэгээр явж чи гоё болно гэд. Гэсэн чинь өөр тэр хүн болохоор өөр юмар ингэ явах гээд таних гээд идэг. Өөрөөр нь явуулахгүй. Бусдын замаар. Энэ нөхрийг би энэ замаар адилхан явуулж чадахгүй болохоор би бас урам угардаг. Түндэг чи ямар муухай ч юм уу тий. Өөрөө тэрүүгээр яваагүй өөрийнхөө замаараа яваагүй. Тий. Тэгээ таниагүй. Гэтэл яг үнэндээ энэ туслах гадаа нөхөрч гисэндээ өөрийнх нь замаар ороогүй юм шүү. Тий өөр хүний юугаар явж байгаа буруу нөө энэ хорвоогийн зам ясны юмас сөрөөд буруу юугаар явцсан болохоор тууллаар замаар явцсан болохоор туучсан болохоор ингэж гүжөөд байж ядаад адгаад байгаа юм шүү тий. Тийм бас тийм л баг. Тэр бачимдсан юм орж ирээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр байж ядаад дараагийн сургалтуудыг яаж хүмүүс татах вэ? Яах вэ гэдэл ингээл яагаад л. Тэгэхээр ярьж байгаа нь их гоё юм ярьд юм билий. Одоо ийм гэл. Одоо шинэ нэрний гэдэг шүү дээ. Шинэ нэрний хүмүүсийг болох чинь. Ингээд одоо тэгж яахгүй. Шууд сансан юмаа шууд бүтээхэд амархан болцсон. Манифест тэгээ шууд тэрнэ ингээд биелэхэд амархан болцсон. Гэлүү. Одоо ингээл чи хүсгэд л ингээл аюу ингээ амархан юм гэдэг болцсон. Шинэ нэрний үнийг бүтээн жил юу жилээ. За л манифест руу орох гэж байна. Амархан биш юм уу? Чи одоо гадуур чинь алаал байгаа юм шүү. Мөнгө төгөр эхнэр нөр хүүхэд юу муу хүссэн амьдрал машин тэрэг жип хаус гадаад руу аялах эрхийн бичиг зүгээр л ингээл болчих юм шүү. Үүнийхээ дагуу хоёулын нэг тулгуурлаж яриад байгаа. Энэ сүнсний хөгжил юмны туулал юм хомч чадвар мадвар өөртөө нэгдэх чинь зүгээр л easy юм шүү. Энэ манифест гэдэг нөхдөд байвал. Одоо айгүй гой юм ярьж байгаа юм л та. Хүсэл ингээл яагаал. Ингээд айгүй дорхноо бэлдэг болсон шинэ ирэн ирсэн. Тэгээд харин үнэхээр тийм биш юм уу хазаа? Би хажаамаас асууад. Тийм юм уу? Тийм биш юм биш хэрэггүй. Миний одоо юу болохоор тийм манифест гэж би тэгж юу гааг болохоор тэрийг мэдэхгүй л юм л та. Тийм юмыг ингээд шууд ингээд манифест гэж шууд ингээд хүсэл авчих юм чи гэж тийм юмар явааг болохоор мэдэхгүй байна. Тэгж юм дор нь биелүүлсэн юм алга. Тэгэхээр мэдгүй юм мэдж байгаа юм шиг мэдэн фирс яхад хэцүү л байна. Үнэхээр тийм лайкс хурдан түрхэн биелдэг болсон юм уу? Мэдгүй л байл та. Надад нөгөө энэ нөхдүүдийн юу н орж ирээд байгаа юм байна гэж хэлсэн шүү дээ. Би сая надад ингээ анзаарчихсан. Ингээ тавчтаад байгаа байхгүй байж чадаад. Тэг ингээд гэлс. Чи ингээд энэ яа ингээ нэг юм тэгээд нэг юм сонин юм харж байгаа сэтгэхүйн өнцгөө нэг юм ашиг сонирхол амбицны өнцгөөс хараад ингээд яавал алах уу яавал гэдэг ийм юм нийтүүлэхүү ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр амар их ажиллаад байхгүй юу. Тэгээд юм бүтээдэг. Энэ надад жишээ байдлаар нөгөө юм сүрэн дээрээ л эргэлдээд байгаа юм шиг юм. Яг ийм нөгөө уул суурьтай үндсэн доошоо одоо энэ модоор ярих юм бол хөрс шороо байгаль их жамяс хорвоо ертөнцтэй нэгцэхгүйгээр хөнгөн л энийг цементэн дээр л эргээд байгаа нэг хуулирсан
Ийм эрчим шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ алыг гэсэн хүслээр чи хүрсэн. Гяс гэдэг нэг ийм хурдан энийг тэгээ хурдан аваад темпертэй. Хөөрхий. Энийг юу ярьсан? Манифест ярьсан. Энийг сургалтууд ярьсан. Энийг юу ярьсан? Нөхдөөдөл жишээ болгож орж ирээд байгаа юм байна л. Гэтэл яг хөрсөн дээрээ буусан. Яг зам ёсны хорвоо ертөнц байгалийн үнэн хууль нэрээ явж байгаа угаасаа тэд нар нэгдээгүй. Угаасаа л цав хугацааны л юм ирэх ёстой юм ирнэ. Мэдээж миний юм мэдээж намайг ингээд тойроод өнгөр явахгүй. Тэгээ өөрийнхөө би болохгүй ёсгүй юм хүсээд бүрдээ ингээл бачуураал твтэйл нэлээ. Хурдах шиг ингэж хийсэн гэл. Мэдээж ингээд таних ёстой маа таниад ингээ хүн болоод ирэхээр тэр амар тийм хүсээд байгаа нүд чинь ингээ сонирн биш болоод ирдэм юм шиг надад санагдсан шүү дээ. Тэр амар тийм мөнгөтэй болчиход баян болчих. Тэрийг хичээ гэсэн нэг сонирн биш. Тэгээ нөхдөд юу нэг орж ирээд нартай. Тэр нөгөө нэг хөрс шороонд ингээ нэвчээс шингэсэн үндэс уг суур байхгүй. Наа цемтэн дээр эвэлдэд нэгсэн шүү дээ. Хийсвэр юм агаар утаа аваад байгаа байхгүй. Тэгэнгүүт чи ингэж хэлж өстэй сая. Үгүй энэ минь чи нэг тийм сонин гоц юу биш ээ. Чи зүгээр л яг уг мөн чанар чи зүгээр хүн болж төлөвшин хөгжих гээд байгаа юм аа. Тэгээд хүн болж хөгжихгүй хүн чанар руугаа хүн мөн чанар руугаа жоохон ойртоод ирэх юм бол эдгээр юмнууд чинь зүгээр л замд чинь нурагч идэв жимснүүд юм аа гэж хэлээд нь шүү дээ. Тэнгүүд энэ нэг хийсвэр эргээд байгаа нөхдүүд хэлж байгаа юм. Тэгвэл би яах юм? Бид нар яах юм гэж ингэж одоо арчигдах гээд байгаа юм шиг өгүүлэх гээд байгаа юм шиг байж чадаад байгаа байхгүй юу? Энэ нь юу харуулад юм гэхээр гашруудын нэг юм сонин эго яваад байна удаа. Угсаал тийм л ба шүү дээ. Анзаардаг. Бушуу тийм толчин гэж бүтээд болчих өөрөө баг ингэ тийм өөрөө шүү би ингэ яадаг болохыг болох гээд байгаа мэдхгүй тэгээд тэр юм л хүсээд байгаа болохоос яг тэр мөн чанартай дэлхийн ертөнцид юу хэрэгтэй хүн болцсон жинхэнэ хүн хэрэгтэй ба шүү дээ. Гэтэл тэрийгэ ухаж ойлгохгүй одоо ингээд ийм чадвартай болж байгаа алаад ингээд үгүй бүсэн юм ингээд бүтээдэг ингээд шууд шуугал таах юм. Аюу олуулаа ингээд цемтэн дээр хий хоосон эргээд байгаа цагаан нэр утаа харагдав. Би яах юм бид яах юм ингээд наран тул дээр цах дээр байгаа юм шиг. Би яах юм бид яах юм би тэгвэл яах юм ингээд ерөөсөө нөгөө нэг сайн нөгөө нэг түүх цачаал явхад хөрхийн нөгөө ээж нэрэгч нар байж чадал хэрүүлэгээл тэмцэлдэж байгаа шиг эднэр ингээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хардаа цаанаасаа нөгөө стожинк хорвоо ертөнцийнх нь одоо цаг нь ирээд зам эсн ирээд худлаа хувьсган хий иргэсэн нөхдүүдийг үгүй гэж цэвэрлэх гээд байгаа юм байна л да. Ашиг гад. Тэгэнгүүт яг нөгөө нэг юмны эрен мөчлөх нь эренгүүт л байж чадаад би яах юм дотроос нөгөө нэг яавал хүн дутуу яавал спонсорыг яавал бүүстлээ алахгүй хийх үү гэдэг л юм нь ингээл байгаа юм байна л да. Яг нөгөө нэг ам тавихынхаа өмнө л гаруутын юу нь яваад байгаа юм байна л да. Гэтэл яг юу энэ дэлхийн ертөнцид хэрэгтэй юу хүсээд байгаа гэдгийг тэгвэл ингэж наацаа чамтай хэрэлдмээр байна. Чи тийм мундаг юм бол юу хийж байгаа хэлчихэж. Чи тийм лаг юм бол. Чи бидрийг ямар зовлон туулж ирснийг мэдхүү. Бид ямар их зүйлийг туулж иж энэ булганыг хийж бүтээснийг чи мэдхүү. Мэдхгүй чи юу яриад байгаа. Хорвоо ертөнц шиг. Чи тийм лаг юм бол биднэрт харуулчих, таниулчих. Чиний сайн сайхан, чиний лаг яваач хаана вэ? Гэт ингээд ирсэн. Байж чадаад юм. Ойлгож байна. Чи тийм сайн сайхан болоод байгаа юм уу? Амьдраад байгаа юм уу гэдэг. Чи тийм лаг юм. Гэнгээ бүр ингээд талаас ингээд барьж итгэж байгаа юм шиг энерги нь орж ирээд. Тэрэнд одоо тэгээ хамгийн муухай чи новшийн 50 байна. Эдгээр болохоор байж яг өнөө мөргөж хөх гээд байгаа юм шиг ингээд байж чадаад байна. Энэ орж ирж байгаа мэдээлэл. Би юусаа яах гад амьдраад байгаа л ойлгосон. Нартал дээр явдаг нэг 8 чавгаан шүү дээ. Чи яах юм? Үстэн ашиг дээр үзчихсэн чи юу нэ яа чи юу ингэж ингэж гэдэг шүү. Ерөөсөө л энэ сайн нөгөө нэг түүц амьдралынхаа юуг ачаа явуулцдаг. Хөргий тэр хүмүүсийн муулаагүй шүү зүгээр жишээгээр хэлэхэд. Амьдрал нь ингээд дуусчихж байгаа юм шиг одоо тэр түүц юуг ачуулахад бүр ингээд оронгороо ирчихэж байгаа юм шиг л амар юм
хорвоо хөмөрчөж байгаа юм шиг л мэдрэмж ирээд ин л та. Гэтэл тэр хүмүүсийн хувьд өөр суралцах, өөр хөгжих, өөр хийж болох ажил 40100-аар байж болно шүү дээ. Тийм. Яг энтэй адилхан чи нэг энэ дээр нэг юу өгөөч. Энэ нөхдүүд энэ л юм байна л да. Нэг болсон болоогүй нэг юм олоод авцсан. Тэгээд тэргүүрээ бизнес хийх мөнгө олох нэг юм сувгаа таньсан. Одоо түүт шиг. Тэгээд энэ нь ачигдахад байгаа юм байна шүү дээ. Энэ нь хорвоо ертөнд цаанаас худлаа хуурам чимийг одоо арчих гээд байна шүү дээ. Цэвэрлэгээ нь орох гээд байгаа юм байна шүү дээ. Тэгэнгүүт байж адаад чив дээр ингээ ярихад бүр чамтай буюу чиний одоо энэ өвгдээс чиний сүнстэй хүртэл ингээ хэрэлдэх гээд шүү дээ. Хэрүүлэх гээд шүү дээ. Бид нар яах юм бэ гээд ташаагаад л зогсчиход. Энэ дээр даргалгаа өгөөч. Эсвэл юу яриад байгаа юм. Одоо ч өөртөөхөө бүтээсэн illusion дээр л ингэсэн л хүмүүс. Тийм. Тэрэндээ л ингээд алаад байгаа л хүмүүс л байна л да. Гэтэл миний гар бол за байж байгаа за. Хашрууд цаагаараа цаад зүм мэдрэмж нь энэ хийгээд байгаа юм нэг явахгүй байна, шаахгүй байна. Нэг юм сонир мөхлөн ирэх гээд байгаа юм шиг нэг юм гоё нэг юм бизнесийн цэцгэлсэн ирээдүй харагдахгүй байна гэдгийг зөнгөөрөө мэдрээд энэ одоо энэ сургалт энэ юм манифест энэ юм. Тэгээд дотроос нь байж чадаад байна. Ойлгож байна. цэвэрлэх гээд байна. Цаагаараа нэг мө цэвэрлэгээ гэдгийг мэддэг ч юм уу, мэдэрдэггүй ч юм уу, ямар ч л байсан. Энэ хийгээд байгаа бизнес сургалт маань нэг л цэцгэлэн хөгжихгүй байна. Нэг л сонирн байгаад байна. Цаанаас нь хумаад байна тийм. Тийм, цаанаас нь орчлон хорвоо штэ. Ингээд бусдыг тархийг угааж зөв явах хэвээр замаар нь явуулахгүй замыг ингээд хаагаад ингээ хаалт тавиад байгаа юмыг одоо угаасаа цэвэрлж цэгцэлж байгаа шүү дээ. Угаасаа цэгцэрж байгаа. Тэгээ цэгцэндээ орох гээд байгаа болохоор л ингээ байж таад ингээд байгаа. Нэг ийм харагдлаа за. Түрүү нэг ярьсан шүү дээ. Өндөс суургүй, дээшээгээ бас гүйцэд холбоо юу байхгүй. Зүгээр л нэг юм тэнгэрийн дунд газрын дээр л нэг завсарханд л эргээд байгаа нэг юм illusion байгаа байхгүй. Түрүүтэл нэг мөхий нэг жижигхэн нэг юм уу хуйлэрсэн салхи шиг юм. Жижигхэн нэг тус-тустай заа. Тэгээ нийлэхгүй хоорондоо ингээд нэг харахаараа л ирсэн нөгөө эргэлттэй тоглоом шиг ингээд амар ингээд одоо нэг зүрх гүйжих өгөөсгөх юмнууд ингээд явагддаг гэлтэй гэмээр ингэж харагдаад байгаа хэрнээ цаана нь яг нөгөө Америк интерт байдаг шиг хүчтэй торнадо салхи бүр ингээд бүгднгийн хамаад заяа бүр ингээд авах гэдэг. Бүх хоорм худлаа бүх юмыг хамаад л яг энэ нэг харанхуулж байгаа тэнгэртэй айтай хуйлраал аянга цахилгаан бүр ингээд нүргээл тэр мүү жижигхэн юмнууд ингээд хамгаал ирж байгаа байхгүй. Тэрэнд яг ингээд өртөгдөн гэдгийг мэдрээд байж чадаад энэ төрөгдсөн орон зай нөхцөл байдал нэг арчигдах гад байж чадаад байгаа юм байна л да. Сорогдоод байгаа юм байна л да. Эхнээсээ сорогдчих явж байгаа юм. Уусаа тийм юу эхэлсэн шүү. Цэвэрлэгээ одоо худлаа хуурмаг юугаар хүмүүсийг ингэж төөрөгдүүлж одоо зам өрийн буруу тийш нь гэдэг ч юм хайрцэлж хумсрын юуг ингээд тэлтэнд нь гай болоод байгаа ч юм тий саад болоод байгаа. Ийм юмнууд чинь одоо ил болоод одоо цэвэрлэгтэй зэгцэрж байгаа шүү дээ. Тэгэл тэр үйл явдал болоод байгаа. Яг одоо өрнөд байгаа юм байна. Тий, одоо өрнөж байгаа. Хараа тэр амар хүчтэй торнадо хуус салхины ямар дүр зураг харагдаж байна гэхээр газар доошоо хөрш шороотой бүр ингэж айгүй өргөн утгаар ингэж одоо холбогдсон түнэл шиг тэгээд дээшээгээ тэнгэр хорвоо ертөнц сансрогторгуутай бас ингэж хүчтэй холбогдсон гэмээр аль альнтай хүчтэйгээр холбогдсон тийм ирчилсэн энерги хүчтэй салхи цэвэрлэгээ явагдаад байгаа. Тэгээд тэр нь саяны хоёлоогийн мэдэрсэн яриад байгаа юм. Угаасаа сорогдоод байгаа юм байна. Яг одоо үргэлжилж байгаа процесс юм. Тэр сороход тэр энэ юм хүмүүс бүр ингээд хуу хаман хотход тэгээд тэр чинь нэг зүгээр ч сорчихгүй шүү дээ. Бас хийсэн муу үеийн үрийн шүүлтийн момонд орох л учиртай, явах л учиртай болохоор хайр нэргүй явагдаж байна тэр процесс, байгалийн процесс. Өөс нөө байгалийн жамаас нь өөр яагаад тахаар мэдээж байгаль чинь юу гэж тэгэл тэрнтэй ингээ хараа байж хэвчээ тий. Өөрөөхөө мэдээж хийх юм аа хийгээ цэвэрлэх юм аа цэвэрлээ зэгцлэх гээд зэгцлээл явна шүү дээ. Ийм юм гэж байдгүй маа гэдгийг таниулах гал юм л да.
бүх зүйлүүдийг сурч байна. Бүх зүйлүүдийг өгдөөгүй өчг мөчггүйгээр устгаж байна. Хоосолж байна. Үгээрүүлж байна. Энэ хүчтэй байгалийн энэ цэвэрлэгээ хой салхи газар доошоо дээшээ тэнгэр орон ертөнцөд холбогдсон энэ салхи хэрчим яваад өнгөрөхөд ирэх болж байгаа процесс нь амар аимшигтай заяа. Амар бүх зүйлийг худал хуурмаг бүх зүйлийг сорон дотроо өөртөө шингээж устгаж үгүйг хийж аимшигтай ингээ ерөн зүгээр хорвоо ертөнцийг ингээ үгүүрч байгаа юм чи тийм амар эргэлцсэн бүр аимшигтай юм болж байгаа. Өнгөрлөө болоод өнгөрлөө ард нь үлдэх орон зай цаг хугацаа хэм хэмжээс амар амгалан тайван байна. Худал хуурмаг төөрсөн баг юу алга байна. Бүх зүйл өөр өөрсдийнхөө байх ёстой зам чимээрээ голдролтой орхон. Яг голдролтой орж байна. Гол нь урсдгаараа булаг шанд урсдгаар орсож цэцэг ногоон дэлгэрдгээр эдэлгэрч байна. Хүн зун амьдардгаараа амьдарч тэнд ямар ч нэгнийхээ дээр гарах гэсэн хүшил шунал амбиц сонирхол зүйл байхгүй зүгээр л эвингийн ач турж байна. Энэ нь хорвоо ертөнцтэй байгаль ихтлгийтэй маш их хүрээлэлтэй байна. Эх суртэл бомбир мэрэн их суртэл юм хум ямар үе юм юу яасан одоо өстө ийм тийм л гэдэл айхтар нэр томьёо оноогоод байгаа болохоос биш. Зүгээр л байгалийнхын чам эсний цэвэрлэгээл явагдаж байгаа. Цэвэрлэгээс хориол юм л та юм байна шүү дээ. Энийг нэг сэрсэн мэрсэн чи мандаг дээд юм хамтайгаа холбогдсон мал богдсон дооч биш. Эгэлж ирийн энгийн байгаа хүмүүс хүн төрлөختөнд ч гэсэндээ хүн ардч ч гэсэндээ тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа процесс юм байна л да. Маш их далаацтайгаар явагдаж байгаа. Тэр энгийн нэг хүний дотор одоо танай ээжийн дотор ч гэдэг юм, өрөвгтийн дотор ч гэдэг юм, шавнырын дотор ч гэдэг юм. Бас нэг худал хуурмаг баг тодорхой хэмжээнд байгаа шүү дээ. Тэр болгоно нь сорогдчихл байгаа юм байна. Энэ донцлогоонд өртчихл байгаа юм байна тодорхой хэмжээ. За төгөл рүү нүтэй нас. Амьсгал, чөлөөл одоо зөвхөн би угаасаа мэдэхгүй. Би угс цаг нь болоог. Тэр юм хом нь ирүүл ирэн л үз гэж битгий балаарад бай. Чиний ч гэсэн цаг чинь ирчгээд байна. Битгий өөрөөсөө түлхээд хариуцлагаас цухтаагаад байж. Яас их сулчлууд амгалан тайван явах дуртай. Яасан хинэггүй хоорог залхуу цаваанда хайртай. Яагаад энэ орчлон хорвоод чинь чиний ч гэсэн тус, чиний ч гэсэн үр нөлөө хэрэгтэй гэдгийг ухамсарлахгүй байгаа юм. Юундаа төвөгшөөгөөд байгаа юм. Юундаа түлхээд өөрөөсөө холдуулаад байгаа юм. Юу юм, хэн юм чи?
Юунаас мэндэлсэн юм? Юугаар бүтээгдсэн юм? Яасан хүлээх дуртай юм? Яасан их зөв цаг мөчлөгийг харж л бай гэж хэлэх дуртай юм. Яагаад өөрийн хариуцлагаа ухамсарлаад үннийг таниулах, чамыг мэдүүлэх үүргээ гүйцэлдүүлэхгүй байгаа юм би чи. Яасан? Цагч нь болоогүй юу? Яасан? Хүүхдтэйг нэгтэйгүй юу? Яасан? Сүнс чинь сэрийгүй гэх үү? Ядмагхан байна. Яарвчлахгүй байна. Яг л нэг газар нэг байранда хүлээгээд азнаад нарлаад хөвтөөд байна. Ядаж чи төрүүлж хөдлөөч. Ядаж чи бусдтай төрүүлж нөлөөлөөч. Яасан? Сүртэй том юм бодоотгосноо чи. Нөлөөл гэхээр их олон шив нартай. Их олон хүмүүсийг удирдаад явна гэж чи эндүрч байна уу? Завч хөлөө чинь таарахгүй байна уу? Завсар цайн гарахгүй байна уу? Бүгд шалтак. Бүх зүйл нь хотлох хоормог. Бүхнээс уртаад чи ядаж хөдлөлт. Бүгдийг хүлээж анзаарч ажиглаж суухаар чи ядаж төрүүлж дуугаралт. Чи ямар хэм хэмжээст юм? Ямар үүрэг даалгавартай юм? Яах гэж энэ хүний хорвоод мэндэлсэн юм? Яах гэж хүний хорвоод энэ хүүхний бие ховсон суусан юм? Хэн гэдэг хэмжээст? Юу гэдэг ямар учиртай гэрлэн бийт юм? Гол зорилгоо танаач. Гогтон байгаа. Нуугтан тусгаарлан байгаа. Гавихгүй хитэн бодлуудаа шалихгүй хитэн итгэл үнэмшлээ тавьж явуулаач. Гацаад л хүлээгээд л ажиглаад л суух юм. Гэтэл чийч гэсэн багтахгүйгээр чиний оролцооч гэсэн чамлалтгүйгээр үгүйсгэлгүйгээр хичнээн хэрэгтэй гэдгийг чи өгн мэдчил байгаас. Чиний доторх таньжил байгаас. Чиний өвгдөд чинь ойлгочл байгаас. Огтоос харин чи өөр үйлдэл болохгүй. Олон юмыг өнгөрүүлээд л олон юмыг хэрэгсэхгүй өнгөрөөгөөд л
одоо нэг болох болов уу гэхээр л оройтчихсан ард нь л сууж байх. Өнөөдөр чи яагаад энэ сууж байх? Өнөөдөр ямар учраас хамт байв? Яагаад чи энэ худал хуурмаг бүхнийг харж таних мэдэрч байв? Яг тэгвэл чиний доторх чинь ялгаж салгаж байгаа энэ ухаан чинь тэгвэл юу билээ? Яах билээ? Яагаад ийм өчүүхэн аминхуу хичээгч байгаа юм? Яагаад зөвхөн өөрийгөө л хүлээгээд өөрийгөө аргадаж суугаад байгаа юм? Яг одооноос эхэлж юундаа ч хийж чадахгүй байгаа юм. Тайван нөхцөл бүрэлдэхээр тэр цаг нь ирэхээр гэж байдаггүй юм. Түүнийг чи өөрөө одоо л бүтээх учиртай. Эхлүүлэх үүрэгтэй. Тийм хэн их туулалтай байж ийм хэн баг өчүүхэн явах гэж. Тийм хэн өндөр өгөгдөл байж ийм хэн заяад хүлэгдэн суух гэж. Тэнийг хэн л байна. Тэнгэрийг танихгүй. Өчүүхэн харлах нь л байна. Тэд яах вэ? Тэгвэл чи одоо л тэд яах вэ? Худал хуурмаг яах вэ? Худал хуурмаг яах вэ? Худлаа гэлтгүй. Чи үнэн л бай. Хуурм эхэлтгүй. Чи үнэн л бай. Ховсох шалтгаан үгүй. Хувирах хувирах шантрал үгүй. Хувхан заяанда орших. Хүн эрдэнэ бай. Хүн мөн чанар нь чи бай. Худал юу вэ? Үнэн гэм. Хуурмаг юу вэ? Оршоон гэм. Дараа гэв үү? Одоо гэм. Хожим нь гэв үү? Цаг нь гэм. Төөрөд байлгүй. Их л хүлээгээд байлгүй.
бос суугаад байлгүй түүчээл сул дорой өчүүхэн байгаад байлгүй сайтар дотор бас за дуусах байлаа. За дуусгая. Чамд хэлэх зүйл байна уу? Баггүй нөө. Чиний дотор хуваалцах мэдрэмж байна уу? Нэг юм үлдчихэд байгаа юм санагдав. Чи яг одооноос эхэлж чадах уу? Чадна. Итгэлгүй байна. Хүчгүй байна. Хариуцлахгүй байна. Чи яг одооноос эхэлж чадах уу? Чадна. Хүчгүй байна. Яг одооноос эхэлж Чадна. чадах уу? Яг одооноос юу эхлэх гэдэг юм яа. Юу эхлэх юм чи? Гараж ихсэх юм. Талбай орох юм уу? Яах юм? Талбай орох ёстой. Наадхаа ингэ гаргаад ирдэ за. Яг юу хэлэх юм? Тэгээд тусах. Тэр дотроос ингээд нэг юм хатгаад байгаа яагаад байгаа одоо нэг тэр юмал баг гэлтгүй одоо өөрийгөө одоо би ч болоог байна. Яагаад байгаагаа ерөөсөө ойлгохгүй яваад байсан шүү дээ. Тэгээ одоо жоохон ингээд нэг баримжаатай болоод байгаа болохоор өөрийг даалгавал танаад одоо одооноос тэрэндээ шамдъя. Өөрийгөө өчүүхэн баг болоогүй, Чамлахгүй гэж чамлахгүйгээр зүгээр л эхлэл хэрэгтэй байх нь шүү дээ, тий. Тэр нь заавал том хэлсэн байхад эхлэл байх л үгүй. Хэлсэн байхад тэгэл яг юу эхлэхийг яриад байгаа би ч бас мэдэхгүй байна. Яг үнэндээ чи мэдж байгаа. Чиний тодорхойлол би эсвэл байгаа юм тийм. Тэр чинь яаж гарахыг мэдэхгүй байна. Шүлэг судар ном болох юм уу? Бичлэг юу болох юм эсвэл нэг чи маргааш чи манифестийн сургалт 7 хоногийн дотор бүх юм чинь нийлүүлээ шаана гэх юм. 10 сая маяар үнэлээд нөгөө ланд 300-ийнхаа юугаа дорхноо төлчих юм. Би мэдэхгүй байна. Сарын дараа ланд 300 унтсан. Юу байна тамираг юм. Би мэдэхгүй байна. Тэр мэрч биш хөө. Тэгээд би зүрхлэхгүй л хаа байсан. Тий. Чи зүгээр мэдчил байгаа дөө голын хатгаас тийм. Мэдэрчл байгаа. Мэдэрч байгаа тэр одоо тий тэр өөрөөр даалгаврал та шамдаж эхлэе та. Тэрийг л хэлээд байгаа юм тий.
Тэгээ одоо тэр нь мэдээж би өөртөө ингээд зөвшөөрсөн тий одоо ингээд тэрэндээ эхлэе гэх ингээд яатсан болохоор утгагүй тодроод гарах байх л та. Яг яаж гарах нь юу хийх гэдэг юм. Гэхдээ хамгийн гол нь тэрийг нэг юм ангааж алгуурч алмаарч суух биш. Аль болохоор оролцоотой. Жоохон хариуцлагатай л хандах гэдэг нэг юм явагтаад юм тий. За. Тэгээ хоёулаа юугаа дуусгая да. Сайн талархаарай азаа. Дээр 2-3 нэг юм нөгөө Джесси хөдөнд байхад чиний өгдөөцсөн дамжуулалтууд явж ирсэн. Одоо сая ингээд дамжуулалт орж ирж байна. Дээд ирчмэл буучих шиг байна. Явчих шиг байна. Яахав те ингэсэгээд л гэж бодох юм бол ингэсэгээд л байдаг. Ихээ ач холбогдол үндсийн утга учир өгч чадах юм бол маш үр дүн. Бүхий л чиний бийсгэл, бийсүүд, орчин энерги оршихуй сүнсэнд чинь нөлөөлж идэг. Тэгэхээр ядаж өнөөдөр орой нэг жижиг сүү аваад өргөчхөөрэй. Чин сэтгэлээсээ талархаарай л гэж чамд амжилтан хүсье да. Талархаа. Их лудан идэж байгаа нэргэц ингээд хачин юм байв. Эцэг өгöd Монгол гэдэл цээжэд элдэн худлаарлан юу вэ? Эргэж бусаад хэлсэн өгөнд эзэн болтгүй янгаар өгдөг нь юу вэ? Эцэг ихийн захиж хэлсэн үнэт сургаал үнгүй болтгүй нь юу вэ? Эцэг өгдөж өгсөн газар шорог хайрлаж чадгүй юу вэ? Өтгөс бордын захиж хэлсэн үнэт сургаал худлаа болтго нь юу вэ? Өнөд мөнхөд мандан матрах шонон сүлтэд Монгол түмэн тэнгэрийн тамхтай. Хөвч дэлхий дээрээ дурсан хүмүүд ахлах эзэн Чингис нартад заларна. Заяа готомс төчгөд чивтэс ирдгүй юм бэ юу? Дэлхий ганц Монгол гэдэл аммаа худлаа ядсан юу? Дэсэрэн заяа гэсэн Монгол хүмүүнийг чадгүй юу? Монгол улсаа мандаж үүдэлтэй сэргээ чадгүй юу? Өнөөдрийн газар дээрээ тухайд өөрөндийн